Сайн мэцхан хүүхдүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 5 дугаар ангийн ээлжид монгол хэлний хичээл эхлэхэд бэлэн боллоо. Балархай эгшхийн үүрэг. Балархай эгшхийн үүрэг нь юу юм бэ гэдгийг мэдэж авахулна. Балархай эгшхийн тухай үзэхээс өмнө бүгдээрээ үеийн тухай ойлголтоо баттгая. Үеийн тухай ойлголт. Үг нь амьсгалын нэг төрөлтөөр хэлэгдэх эгшхийн тоогоор үе болно. За, амьсгалын нэг төрөлтөөр гэдгийг мэдж байгаа хэ хүүхдүүдээ. Жишээ нь урт ба хос эгшийг нижгээд үе болно. Хойно ой гэсэн хос эгшиг маань нэг үе болно. Хойшлоход За, уран эгшигтэй учраас уран үетэй үг болно. Суртлаараа урт эгшиг маань нэг үе болно. За, үеэр загсныг ажиглаарай хүүхдүүдээ. Хойно, хойшлоход, суртлаараа, мандуулсан. Урт эгшиг маань нэг үе болно. Хойно, хойшлоход, тэмдэглэгдэхтэй. За, тэмдэглэгдэхтэй гэдэг маань 5 эгшигтэй учраас 5 үетэй үг байна. Үеийнх цагт нэг гээгүүлэгч байвал тэр гээгүүлэгчийн өмнөр таслана. Жишээ нь гэрээ гэдэг үг байна. Гэрээ. Үеийнх цагт 2 гээгүүлэгч байвал 2 дугаар гээгүүлэгчийн өмнөр тасална. Жишээ нь олдох, олдох. За, ажиглаарай хүүхдүүдээ. Уран гээгүүлэгч байвал 3 дугаар гээгүүлэгчийн өмнөр уйлна. Жишээ харагдсан, харагдсан. За, ГДС гэсэн дараалсан 3 гээгүүлэгч орсон үе байна. За, 3 дугаар гээгүүлэгчийн өмнөр уйлна гэсэн учраас ДС гээгүүлэгчийн дундуур заагласан байна. 4 гээгүүлэгч байвал 4 дугаар гээгүүлэгчийн өмнөр уйлна. За, ажиглаарай хүүхдүүдээ. 3 эгшигтэй учраас 3 үетэй үг байна. Урт эгшиг маань нэг үе болно. За, 4 гээгүүлэгч дараалж орсон учраас 4 дугаар гээгүүлэгчийн өмнөр уйлсан байна.
Хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг өмнөх гэгүүлэгчийн дагуулан уялна. Жишээ нь үзье гэдэг үгэнд өв, е гэсэн хоёр ихшиг байна. За эхний үеийн үз. За тэгвэл зөөлний тэмдгийг өмнөх гэгүүлэгчийн дагуулан уялсан. Үз, е. Харуулъя гэдэг үгийг ажиглаарай. Харуулъя. За хатуугийн тэмдгийг өмнөх гэгүүлэгч буюу ил гэгүүлэгчийг дагуулан уялсан байгааг ажиглаарай. Хүүхдүүдээ өгүүлбэрийг хуулж бичээд үеэр зааглаарай. Зургаан настай хичүүн хорлоо хонин сүргийнхээ хамт 9 мэнд гэгээн гэрэлт талбар дээр гарч ирэв гэсэн өгүүлбэр байгаа. За 6 гэдэг үгэнд хоёр ихшиг байгаа учраас хоёр үедээ үг болно. За хоёр гэгүүлэгчийн дундуур нь зааглана. За настай ичин хорлоо гэгүүлэгчүүдээ анзаараарай. Хонин сүргийнхээ. За гэх мэтлэн үлдсэн үгнүүдээ бие даан үеэр заглаарай хүүхдүүдээ. Балархай ихшгийн үүрэг. За балархай ихшгийн үүрэг нь ихшигжүүлэх үүрэг, зөөлрүүлэх үүрэг, ялгах үүрэг гэсэн 3 үүрэгтэй. За эхнийх нь ихшигжүүлэх үүрэг. Ихшигт гэгүүлэгч. За ихшигт гэгүүлэгчийг ихшигжүүлэх үүрэгтэй. За заримдаг гэгүүлэгчийг ихшигжүүлэх үүрэгтэй. За дараа зөөлрүүлэх үүрэгтэй. За бас ялгах үүрэгтэй. Хоолойнгийн авайг ялгана. Хэлний үгийн энэ авайг ялгана. Үйл үгийг нэр үгээс ялгана. Оноосрыг ялгана. За балархай ихшгийн тухай. Монгол хэлэнд үгийн 1-р үеэс хойш орсон богино ихшгүүд цөм тод биш балархай хэлэгдэнэ. Балархай ихшгийн үүрэг. За ихшигт гэгүүлэгчийг ихшигжүүлнэ. Им, ин, гэ, эл, бэ, вэ, ор. За монгол хэлэнд 7 ихшигт гэгүүлэгч байдаг. Жишээ нь харав. Ихшигт гэгүүлэгчийг ямагт ихшигтэй бичнэ. Заримдаг гэгүүлэгчийг ихшигжүүлнэ. За цоожоо засаад тушаачих гэсэн үгэнд орсон гэгүүлэгчүүд бүгд заримдаг гэгүүлэгчүүд. За заримдаг гэсэн гэгүүлэгч бий. За ихшигт гэгүүлэгчийн дараа ихшигт гэгүүлэгч бичвэл ихшигтэй бичигдэнэ. Заримдаг гэгүүлэгчийн дараа заримдаг гэгүүлэгч бичвэл ихшигтэй бичигдэнэ. Заримдаг гэгүүлэгчийн дараа ихшигт гэгүүлэгчийн дараа заримдаг гэгүүлэгч бичвэл ихшиггүй бичигдэнэ гэсэн 4 бий. Зөөлрүүлэх үүрэг.
дан гээгүүлэгчийг зөөлрүүлнэ. Жишээ нь хариу. Давхар гээгүүлэгчийг зөөлрүүлнэ. Жишээ нь тархинд. Ялгах үүрэг. Хоолойн гээ авайг хэлний гээ банаас. Жишээ нь бага. Баг. Хэлний үгийн энэ авайг хэлний үзүүрийн энэ авайнаас. Жишээ нь он. Үйл үгийг нэр үгээс ялгана. Жишээ нь бүрх. За, бүрх гэдэг нь нэр үг. Бүрх малгай гэж хэлдэг. Бүрх. За, бүрх гэдэг нь үйл үг. Тараг бүрх гэх мэтээр ялгах үүрэгтэй. Оноосон нэрийг ерийн нэрээс ялгана. Жишээ нь Баатрин гэдэг маань оноосон нэр учраас ишгтэй бичигдэнэ. Баатрин аав Баатрин тэмдэгээ зүүжээ. За, Баатрин гэдэг нь ерийн нэр учраас ишггүй бичигдсэн байна. За, балархай гişгийн үүргийг тэмдэглээрэй. Ямар үүрэгтэй байгааг бичээрэй хүүхдүүдээ. За, Баатар. Баатар гэдэг үг маань оноосон нэр байна. За, оноосон нэрийг үйл үгээс ялгаж чинь ялгах үүрэгтэй мөн ишгжүүлэх үүрэгтэй. За, чарганд. Чарга гэд хэлээд үзээрэй хүүхдүүдээ. Тод хэлнэ. Га гэдэг нь хоолойн гээ. За, хоолойн гээг ялгах үүрэгтэй мөн ишгжүүлэх үүрэгтэй. За, харахад. Харах үйл үгийг ялгаж өгч байна. За, дараа нь харахад гэдэг үгэнд гэсэн хоёр балархай гişиг орсон байна. За, мөн ялгах, ишгжүүлэх үүрэгтэй. За, харахад гэдэг үгэнд эцсийн төгсгөлийн үеийн гişиг маань дээг ишгжүүлж байна. Яагаад гэвэл эстээр нэмэх нь ишгтэй бичигдэнэ гэсэн дүрэн бий. За, барихад. За, балархай гişиг маань гэсэн хоёр балархай байна. Барих зөөлрүүлэх үүрэгтэй байна. За, мөн ишгжүүлэх үүрэгтэй. За, хүүхдүүдээ балархай гişгийн үүргийг тэмдэглээрэй. Банхаар, хонины, бодож, өгөхөөр. За, сайн байна хүүхдүүдээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Хамтран ажиллаж байгаа эцэгчүүдэд баярлалаа.